Юу нь бол нэг сонгодог би ч оюутан багтаа сонгодог тоглож байлаа. Танахаа ингэж шүүж байгаад баяртай байна. Дөөний хүүгээрээ цагаараа тэгээд хинтээ яг намайг альцхан болоод байна. Хотел болох ч юм болоо. Үн бич даална л та. Хоймертын гэрэлтэн дийдиш бид хүнтэй хамтран ажиллаж байна. Жүжигчин алдрын тайз бэлэн болсон байна. Харин тэрээр өөрөө гарч ирэх л дутуу байна. Тийм ээ. Ингээд хоёр дахь оролцогч жүжигчин алдрыг энэхүү тайзнаа өрж байна. За алдраа шоунд оролцож байгаа сэтгэлээсээ хаваалцаач. За ер нь сэтгэл маш өндөр байна. Тэгээд бас яг өөрийн одоо яг өмсөн байдлыг харах юм бол одоо би ч одоо нэг алиалагч юм уу эсвэл одоо энэ сонгодог ховц өмссөн байна. Тэгээд одоо ямар дүрд орохоо бол сайн мэдэхгүй байна. Постэр харсан уу? Постэр харсан ямар гоё юм бэ? Энэ бодогдож байна. Нэг гайхамшигт алдар гэхэр чи одоо бүр гайхамшигтай юм байна. Би бол ингэж бодогдож байна. Энэ дүр тоглох байх тэгээ миний хувцыг буруу сонгосон болов уу гэж. Бас бүр тис хөндлөн дээл өмсгөөг нь ямаа да. За тийм ээ. Зарим хүмүүс тэгж орж ирээд. Ер нь хэр эмоц яг жинкнээсээ гаргадаг юм. Гаргана. Гарах уу? Гарах үедээ гаргаж ер нь их тийм хэрүүлж хүнэлтэй би. Гэхдээ чамаас өнөөдөр энд бол чин сэтгэлийг чи хармаар байна. 50% жүжигэл 50% өөрөөр байгаарай. Онжийн тааруулаарай. Чи чаднаа. Алдраа. Хүй байж байгаарай. Би чамд нэг юм өгье. Нэг юм өгье. Энэ араа энэ нэг юм шилтэй юм байгаа. Энийг ууж болох юм байлээ шүү зөө. Хаалгаа нэгээд онгоолгоод ороороо таны тайз бэлэн. Алдар амжилт хүсье. Джульетта! О, боже мой! Джульетта! Джульетта! За. Ийм л юм байна да. Тэгвэл би чинийхэн төлөө энэ яадыг энийг чинийхэн төлөө уухад бэлэн байна. Гэхдээ би санамсаргүй наашаа явахдаа нэгэн сайхан бүсгүйтэй таарлаа. Тэр минь чамаас минь үзэсгэлэнтэй. Чамаас минь халуухан тиймэрхүү бүсгүй байлаа. Тийм болохоор би чамаагаан хайж чи миний экс боллоо. Хайран амьдрал минь чамаас болж байхгүй болно гэдэгт би үнэхээр харамсаж байна. Тийм болохоор чамааг нэг мөсөн байхгүй болохын тулд энэ яадыг өгье. Хүй, имчээ. Та барайгаа хийхгүй юм уу? Сонсоод исэн чинь над хөлний эвэрний тос өгөлтөө. Харин би зүгээр нөгөө нэг Ромео Жулиетта үздэг байхгүй юу? Ромео Жулиеттагийн зохиолыг сайн мэддэг болохоор би жоохон иймэрхүү юм хийжлээ. Талыг асгацсан юм уу? Талыг нөө? Хөлний эвэрний барай хийн гэсэн яасан бэ? Хурдлаа та. Одоо би танд хийж өгье л дээ. Хамгийн гол нь таны хөлний ивэр чинь ингээд ийм амар урт 2 см уртсан байгаа байхгүй юу? Тэгээл. За. Та бас нөгөө юмныхаа барайг хийнэ гэсэн штэ. Тэрийг хурдыйгэр та чи өнөөдөр яачаад байгаа юм бэ? Анх удаага харж байгаа юм шиг гайхадах юм. Би чи нэг жоохон иймэрхүү барай зогсолтой хийдэг лөө. Ингэж ихчихгүй штэ. Та над хөлнөөсөө доошоо ингээд илгээ хийж эхэлдэг үсттэй. Ингээд үү? Эцэг бадарсан шүү. Юу яагаад? Би орохгүй гэж үзтлээ л тэгсэн чинь бүр хаалгууд ивдэд сурвалжлагч нар ирж байна яах вэ? Сурвалжлагч нар уу? За ийм л юм шиг байна да.
За нааш. Мөн багш. За та учрыг. Манай ТЦ мэдээллийн алба цаав хүндээ мэдээллийг газар дээрээс шуурхаа өргөж байна. Тэр нь юу вэ гэвэл массаж нэрийн дор ёс бус үйл ажиллагаа явуулж байгаа нэгэн газрыг яг газар дээрээс нь шуурхаа мэдээллийг гэсэн юм аа. Ингээд дотгошоо орцгоё. Ороод ирсэн байж тээ. Сайн байна уу? Сайн. Өөрөө эзэн өөрөө юу? Тэ манай эзэн. Энд юу болоод байна? Энэ манай телевиз дээр байн одоо гомдол ирлээ. Газар дээрээс шуурхаа суралцаач гэсэн. Юу болт ингэж бариагаал хийж штэ яаж таа. Гэхдээ бариа нэрийн дор өөр зүйл яваад байгаа юм шүү. Юу явсан? За юу явсан? Өөрөө юу өмсцээ? Би юу? Тий. Манайхын бариагаа хийхдээ ийм сонгодог хуучтай хийдий. Тэ. Ой хүмүүс хэрэгтэй болохоор энэ сонгодог тайд засчаад өөрөөсөө 9 шид болоод тэгээ ёс бус юм хийгээд байгаа байхгүй. За ёс бус нь яг ямар ёс бус он байгаа? Харин өөрөө хариулахгүй мó? Өөрөө хариулахгүй мó? Ёс бус гэхлээр одоо юу гэдэг юм? Гуйнаас доошоогоо хөл ингээд массажлах гэдэг чинь энийг ёс бус гэх үү? Тийм үү. Хүүе та ч буруу ойлгоод байгаа юм шүү. За би санчлаа. Юу санчлаа? Өөрөө чи санчлаа. За. Өөрөө өмнө баригдчихсэн нөгөө хүн биш үү? Санж гинөө. Тийм биш. Чи нөгөө сонгон дээр байсан нөхөр биш үү? Юу байна гэшөө? Юу вэ? Таньчлаа шүү носчаа. Санж байгаа өстэй тий? Санж байгаа өстэй. Санжин. Чи тэгэхэд туранхаа байсан шүү дээ. Тий. Одоо ч гэсэн яг хаашиг болсон шүү дээ. Чи ч бас туранхаа байсан баха. Тийм би туранхаа байсан. Одоо санж байгаа өстэй. Гэтэ нэг халт мултал санжин да. Болцоо. Чи бүр андуураад байна. Манайх чи юу гэдэг массажны газар гэж ойлгоод байгаа юм уу? Тэгэхгүй юу юм тэгээд данах юу юм? Хүй манайх чи хөөе. Бариа цэсний газар. Тэр массаж манай хажуудлах штэ. Тийм штэ. Асаад байгаа юм бэ? Яа тийм үү? Тэгээд яачаа? Юу зогсооч лайв зогсооч яана. Ямар сони та нар ч аа? За яна уучлаарай. Чи юу болоод байгаа юм бэ? Би яг ингэж амьсгаад авцаа доошоо тооноос өгöd дээ шүү дээ. Түрхгээд байгаа юм шүү. Стрессдүүлээд байгаа юм бэ? За уучлаарай хичээ. Ихчээ гинэ яана. Надаас дүү илүү те энэ ч. Манай сонгодог өрөөнд амархаа бил та нөө Тайланд өрөөлөө ороо амарч. Тэгээ. Энд чи та их сонин хүн бэ шүү. Ой, сайн байна өгшөө. За, өнөөдөр хичээл орох үед лээ. Бид нар бүгд цуглуулчлаа өгшөө. Өгшөө тэгээд нийгэм танаас асуух гээд болдгоо. Энэ манай эхнэр бидний эхнэр төрөхөд бид нар одоо ийм дасгал хийдэг нь яаж байгаа. Та нар чинь хамгийн гол нь шүү дээ те. Та нар ч магадгүй төрчих магадгүй байхгүй юу? Бид нар үү? Тийм шүү дээ. Хизээ. Мэдхгүй шүү хизээ нэгэн цагт те. Одоо эн чинь дэлхий өөрчлөгдөж шүү дээ. Эрэгтэй хүн төрчүүл яах юм? Эрэгтэй хүн төрчүүл хардаа эмэгтэй хүн төрөхтэй шүү дээ те. Наад энийг чи ингээ хийхтэй шүү дээ. Энэ аарцаг нь ингээ задарч өгдөг байхгүй юу? Эмэгтэй хүнийх үү? Тийм, тэгж хүүхдээ гаргадаг байхгүй юу? За би аарцгаа задламааргүй өгшөө. Би задламааргүй. Тэгээ багшаа юу яагаад гүйсэх өгшөө? Энэ өчтөрийнхөө нөгөө дасгалыг бид дээр нөө сайн бэлтгэл хийж чадаагүй. Өчтөрийн дасгал чи юу вэ? Тэгээ суугаад чээр нь ихлээр дараа суулаа заа юу? За тий. Суулаа. 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4
Ой багшаа. Энэ үчи өвдөд удаа штэ. Өвдөд байгаа юм шүү. Очоод багшаа та юу ч тийм. Та чи намайг их барьж аавна гэж хэлсэн шүү дээ. Би хийсэн л дээ. За ингэ. Мито цаах. Бэж тасч имдэг аач. Мито бэж. Ой, окей. Наако. Сэргүүт. Жисадор. Би энэ дэр үдэх штэ. Би биш. Энэ анги дээр одоо юу болоод байгаа? Энэ одоо таамсан тоглоомын газар уу те? Илгэж бодох уу? Байц би ярьж. Байлдагч. Жигсаал аглагч урагшааныг алах. Юу болоод байгаа алдар? Бид нар нөгөө нэг таны тушаалаар гинтийн урлагийн үзлэгт бэлдээд. Юу урлагийн үзлэг юу солиороод байна? Орхи. Жигсаал. Одоо хайши. Ой, цука галтгоор гоо яв. Явлаа. Юу хийгээд энэгээр яваад идэх юм. Хөөс. Мито. Иш ингэ жоохон зогсож ахнаар нэг юм яриад гэ. За мито. Юу ярьж байгаа? Мито нана байж хөөш. Мито энэ.
Энэ ангийн даргын энэ 7 настай мэдрэл мотоцсон саадуулах гэж хэлээ тамаа зааж шээ. Харин нэр үнээр хэцүү. Би энэ чи одоо Тамааг саадуулах гээд энэ манай цэргүүд ямар их юм барьж бүтээж ийн. Бид нар чинь цэргийн ангидаа цэрэг шиг баймаар байна. Гэхдээ та нар чадахгүй байна шүү дээ. Энэ 7 настай ямар том юм бэ? Миний дэ битээ дэрэж. Таахан боор өө. Ангийн даргын хөвгчтэй. Номхон доос. Өөр хийдэ. Ади яшаа чачаас чойнаас үрээд. Жаагаад үрээд. За үрээд. Яса. Метраж болцсон юм байна. Болцсон юм уу? За баярлалаа. Болцсон. Одоо тагуулж юу? Баярлаа. Жүжигчин алдартай баяр хүргэе. Баярлаа. Би энэ талч гарч. За. Амьдрал тааш тааварлшгүй зүйл маш олон байдаг гэсэн. Гэтэ олон л байдаг л бах л да. Яг нэг дор ийм олон тааш тааварлшгүй зүйлтэй уулзрахад чамд ямар санагдав? Хэцүү байлаа. Яг жүжигчний хувьд бол маш хэцүү. Ягаад гэвэл яг энэ шугамаар ингэж явж хагаад тэгээ гівгэнт өөр одоо нөхцөл байдлууд өөр болж Өөр болоод тий. Тэгвэл гол тэрэндээ одоо яг ингээд тэрэндээ бас уусаж өгөхгүй болохгүй. Анх ярьж исэн юмнуудаа буцаагаад яг үргэлжлүүлж нөгөө нэг юу одоо ингээд ачалтаатай болохгүй болохгүй. Өөрөөр хэлбэл нэг фактын ард заавалч үр дүнтэй гарчмаар байдаг тийм ээ. Гарчмаар байдаг. Тэр нэвтрэн гарах шугамыг чинь харж л байлаа л да. Тэр хамгийн ихний нэвтрэн гарах шугам чинь болвол нэлээд одоо эмэгтэйчүүдэд таалагдаагүй болов уу гэж бодож байна. Тэр нэг одоо орчин үеэр би буцсан байхгүй. Ааха. Гэхдээ манай алдар тийм биш шүү. Сүч үгүй. Баярлаа. Манай хоёр баазрын эзэн. Ер нь бол ингээд жүжигчин хүн чинь цаанаасаа ингээ нэг юм айгүй юу тийм хойрох шадраа сайтай ах юм тий. Тэр хамгийн сүүлийн тэр эрх дүр дээр болсо бүр анханасаа тэгээ тавьчихсан юм шиг л шүү дээ. Нэр гэсэн. Яг тэр эрх дүр дээр бол заана хахад бас нэг хэлэх юм байгаа ах гэж би бодоод байна. Тэ? тэр өхөөрдөм хөөрхөн. Ер нь манай алтраш ер нь тиймэрхүү хүн шүү дээ. Аваац тэр эрхийг л айгүй хурд авч байна. Харин тийм үү? Өөрөө эрх Бүгд X чи тэгээд айгүй хүнд нэр бас шууд ийм ситуацууд хурдан хувирч сэтгхүйд ийм хурдтай байх гэдэг бол хүнд. Гэхдээ миний дүү бол тодорхой хэмжээнд яг өөрийнхөө тэр хэсэгтээ бол хувирч чадлаа гэж би ойлгож байна. Дүүдээ бас баяр хүргэе. Энэ бол хүнд хөс гойдсон байна, мэдэрч байна, ойлгож байна. Манай өнөөдрийн дугаарын хоёр эрэхтэй жоохон эрхүүгүй юу? Харин одоо бид өхнийг бүтэн